Тэргүүлэгч царай муут алтан спермд цохиулан унахад дээрээс нь нэмээд оргүй эзэн хаан түүн рүү бөмбөлгүүдээ явуулсаар царай муутыг тулдах чадваргүй болгоно. Алтан сперм жаахан хүүхэд шиг уйлж суугаа хар гялбаа дээр очин өөрийн биеийг нь эмзэг хэврэгээр нь нэрлэж нислэн цохиод авдаг. Харин царай муут тулааны талбараас зүгтэн явхаасаа өмнө бангаас өшөөгөө авахыг эрмэлзэнэ. Хүүхэд эзэн хаан робот нохооныхаа ачаар амьд сэрүүн газар доор гацчихсан байхад пүүр түүнийг олсноор тэрээр аврагдана. Харин Тацумаки болон Жиенос оргүй эзэн хаан үлдсэн хар спермүүдтэй тулалдан хязгаартаа хүрчээ. Хажуухан талд нь Гаро банк хоёр нэлээд ширүүхэн үзэлцэж байлаа. Ийхүү зайгаа авахд Гаро хориотой техник болох зүрх дэлбэлэх нудраг, чөлөөлөлт гэсэн техникийн байрлалыг аван зогслоо. Гаро банкын доожгоос явхаасаа өмнө тэрхүү техникийн талаарх урт цаасыг олсон ба банк үйлдэл дээр нь барьж авсан ч Гаро хальт уншаад тэрхүү техникийг ашиглаж чадхаар хэмжээнд хүрчээ. Банк залуу байхдаа тэрхүү зүрх дэлбэлэх нудрагыг үргэлж ашиглан Гаро шиг замдаа таарсан болгоноо дарж аван буруу замаар явдаг байлаа. Өөрийнх нь чихнээс хонх уяад байгаа банк дээр түүний ах нь очиж энэ бүхнээ зогсоохыг хэлэхэд банк хүлээж авсангүй. Өөртөө бүрэн итгэлтэй буу банк түүнтэй тулдахаар шийдэхэд ахта хаг зодуулсан гэдэг. Утахгүй гэж боддог ахынхаа техникт ялагдсан тэрээр зарим зүйлсийг ухаар нь дайрах дээр төвлөрсөн зүрх дэлбэлэх нудраг гэх техникээ битүүмжилж хамгаалалт дээр төвлөрсөн одоогийн ашигладаг усан урсгалын нудрагаа олж авчээ. Ийхүү тулалдах тусам Гаро банкийг илүүрхэж байгааг банкийн ах анзаарч байлаа. Гэхдээ Гарогийн техникүүд нь бүрэн бус байх ба боломж гарвал банк өөрийн төгсөрсөн зүрх дэлбэлэх нудраг гэх техникээ ашиглан Гарог дуусгахыг хэлдэг. Гэвч хүлээж байсан шиг банк боломжийг ашиглан тэрхүү аюултай техникээ Гаро дээр хийсэнгүй. Үүнээс харахад банк шавэ гэсэн сэтгэлээсээ болоод өөрийгөө барьж бүрэн хүчээ гаргахгүй байлаа. Банк өөрийгөө багшийн хуваар бүтлгүүцснээ хэлэн үүний дараагаар баатрийн хуваар зодог тайлан дахин нэг удаа багш болон шавийн хуваар бүхнийг дахин эхнээс нь эхлэхийг Гарогоос асуудаг. Энэ үеэр тэрхүү нийчрэн илт атомик самурайд өөрийг нь ашиглах зөвшөөрлийг өгөөд байлаа. Тэр даруйд тэрээр үсрэн оргүй эзэн хааны том бөмбөлгийг цавчин хаяж элдэн түүний бие болон сүнстэй холбогдсон байдаг. Цааш явсаар бүхий л дайралтыг нь хоромхон зуур үгүй хийж оргүй эзэн хааныг цавчхаар урд нь ирэхэд алтан сперм дайралтыг нь хаана тэрхүү элднээс айхгүйгээр барьж аван хуглах гэж байтал 12 триллион хар спермээс үүссэн алтан гар нь тасраад унчихдаг. Гэтэл атомик чимэн адил тэрхүү гартаа зэрэгцэн доош унах ба элдийг ашигласнаас болоод бүхий л хүч чадал нь шавхагдан дууссан байлаа. Үүнийг харсан сперм самурайг өршөөхгүйг хэлэхэд оргүй эзэн хаан ард нь дахин том бөмбөлөг гаргаж ирнэ. Ийхүү тэд үхлийн эрмэг дээр ирэхэд тэднийг нэгэн хүн аврахаар гарч ирсэн Кинг тэдэн дээр ирсэн байлаа. Мангасууд түүнээс эмээж төрүүлж дайрахаас сэргийлэн Кингийг юу хийхийг хүлээн зогсоно. Кинг ямар нэгэн зүйл хийхгүй байсан учраас оргүй эзэн хааны төвчээр нь алдагдан түүн рүү дайралт явуулан туршилт хийхээр болдог. Харин Кинг юу хийхээ мэдэхгүй түүнийг түр хүлээж зогсож байгаа газраа харахыг хэлдэг. Чулуунуудаас болоод тэрээр баг зэрэг тогтворгүй газар зогсож байлаа. Үүнийг нь оргүй эзэн ойлгохдоо Кинг өөрийнх нь дайралтаас амархан бултаад өөр дээр нь дайрахаар ирвэл зогсож буй газраасаа болоод дайралтаас нь бултаж чадахгүй өнгөрөх байж гэж ойлгодог. Түүний бодлоор Кинг нь бүхий л тулааны талбарыг хараандаа байлгаж бүгдийг хянаж байлаа. Тэнд байсан бүхий л хар сперм оргүй эзэн хааныг харж исэн тул тэрээр сандран бандсандаа бөмбөлгөө явуулах гэж байтал ардаас нь зомби залуу гарч ирэн түүнийг бариад авлаа. Ойрын зайд юу ч хийж чадахгүй оргүй эзэн хаан тусламж гуйхад хар сперм түүнд туслах шалтгаан байхгүйг хэлж татгалзана. Тэрээр Кингд илүү анхаарлаа хандуулж байлаа. Юу ч болоогүй мэт зогсоод байгаа Кингийг харсан хар сперм өөрсдийг нь дайсан ч гэж үзэхгүй байх гэж толгоондоо ургуулan бодож Кингтэй тулалдахын тулд алтан сперм болон үлдсэн бусад бүх хар спермүүд нэгдэж эхэлдэг. Тэдгээр 54 триллион хар сперм бүгд удирдлагын төлөө тулж шинэ амьдралын төлөө бусад бүх хар спермийн амьдрал золиослогдсноор цагаан алтан сперм төрлөө. Нөгөө талд Гаро зүрх дэлбэлэх нудрагыг ашиглаж эхлэхэд банк усны урсгал чулуу бутлах техникээ зөрүүлэн хийдэг. Гаро тэрхүү техникийг ашиглахад түүний зүрх хүчтэйгээр цохилон биеийн хязгаарыг нь давах боломжийг өгч байлаа. Тэрхүү техникийн эсрэг банк хамгаалалтын техник ашигласан ч цохилтуудынх нь долгион түүний бие дээр бууж хохирол учруулна. Гаро банкийг өшгөлөхөөр оролдоход банк бултаж ард нь гарч ирэн усны урсгалыг буруу аргаар хэрэглээд байгааг хэлэхэд Гаро тоосонгүй. Банкч түүнийг цааш өшгөлөн хаяхад Гаро босч ирэн усны урсгал хар салхи гэх хоёр өөр техникийг нэгэн зэрэг ашиглаад эхэллээ. Архирах авар, тэнгэр хуу татах нудраг гэсээр Гаро дээр дайралт хийхэд банк хамаг чадлаараа өөрийнхөө биеийг хамгаална. Тэдний мөргөлдөөнөөс үүдэн тоос шороо хуй салхи үүсч Гаро банк хоёр хоёул сөхөөгөө өглгүүгээр ширүүн тулалдаж байхад банк Гарог яаж өөрийнх нь болон ахын цуг арай хийж хийдэг техникийг нь
ганцаар хийснийг нь гайхан түүнийг биширч байлаа. Тулааныг хажуунаас нь ажиглан буй ах нь Бангийг нэг л цохилт хүлээн авбал биеийнх нь бүх яс хугарах эрсдэлтэй байгааг хэлж Гагарогийн эсрэг үргэлжлүүлэн тулалдаж сөхөөгөө нэг чором өгөхгүй байх хэрэгтэй хэмээн дотроо бодно. Гэвч Бангийн хүч нь аль хэдийн шавхагдаж Бангаро хоёр нэгэн зэрэг бие биедээрээ эцсийнхээ цохилтуудаа буулгалаа. Ийхүү Банг их хэмжээний хохирол хүлээн авч ухаан алдан доош унахад түүний цохилтоос үүдэн Гагарогийн нүүрэн хэсэгдэх зүйл баг зэрэг бутран унлаа. Үүнтэй зэрэгцэн өшөөгөө авахаар тэргүүлэгч царай муут Бангийг олоод иржээ. Харин зомби залуу оргүй эзэнг барьж авсан ч түүнийг хороохгүйгээр ашиглаад буй хүчнийхэн талаар асууна. Хэрвээ дайснуудынх нь цаана хөшигний ардаас тэднийг утсаар хөдөлгөн удирдах буй хэн нэгэн байгаа бол ирээдүйд түүний эсрэг тулаанд бэлдэх хэрэгтэй хэмээн зомби залуу хэлнэ. Харин оргүй эзэн хаан юу ч бодолгүй. Аан бурхны талаар асууж байна уу гэд асуучдаг. Түүнийг үргэлж ажиглан буй бурхан оргүй эзэнг сонсцоход түүнийг чимээгүй байхыг хэлж өөрт нь өгсөн хүчээ буцаан авахыг хэлдэг. Тийхүү бурхан түүний хүч чадал болон амьдралыг хурааж авснаар оргүй эзэн хаан тэр дороо лууршин алга болж ганц арга ясна л үлдхэн тэр. Зомби залуу түүнийг харчхаад бурхан үнэхээр оршдог гэж үү гэсээр гайхан хоцордог. Харин цагаан алтан сперм хувирж дуусан тулалдахад бэлэн болоод байлаа. Түүнийг баатрууд гаднаас нь хараад өмнөхөөсөө хав илүү хүчрэхэг болсныг анзаарна. Спермийг харсан кинг хоёр гараа салгасаар дайралтаа хийхээр бэлдэхэд сперм толгой дээрх урт зүйлээ ашиглан үлдсэн баатруудыг хормын дотор буулгаж авдаг. Тэрээр кингийг өөрлөө нь хамгийн хүчрэхэг дайралтаа явуулахыг хэлж тэр үед нь өөрийнх нь толгойг бяцартал нь цохино гэдгийг хэлнэ. Харин Гаро Бангийн цохилтын улмаас өөрийн зүрхэн дэх дуу хоолойгоо сонсож чадах бөгөөд ингэснээрээ хүн төрхөндөө иргэн орд. Гэхдээ өөрт нь байсан хүч чадлаа хадгалан авч үлдсэн байх ба чангаар хашгирсаар Бангийг хөнөөхөөр цохилтоо явуулж буй царай муут дээр очим биенд нь том нүх үлдээн ганц өшөглөлтөөр дуусгана. Үүний дараагаар хоромч зогсохгүйгээр цааш гүйсээр кингийн урд зогсож буй цагаан алтан спермийг үсэртлэн цохиж нөгөө техникээ ашигласаар хормоо эрдэс тус дээр юучгүй болтол нь дайралт хийлээ. Энэ бүх зүйл ганцхан секундад болж өрнсөн ба кинг энэ бүгдийг өөрөө хийчихлээ хэмээн бодно. Үүний дараагаар Гагаро Банг санаа зовон зогсоход хажууд нь хар нүх гарч ирснээр Сайтма болон Флаш тулааны талбарт ирлээ. Сайтма шуудхан Гагаро руу хурдтайгаар гүйж эхлэх ба түүн дээр биш цаана нь байгаа Женос дээр санаа зовон очино. Гар хөлөө алдсан ч амьд сэрүүн байгаа тэрээр багшигаа харан баярлана. Харин Гагаро өөрийнх нь биед юу тохиолдсныг мэдэхгүй. Газар дээр гарч ирснээ санахгүй байх бөгөөд банктай тулалдаж байх үедээ түүнтэй өнгөрүүлсэн цаг мөчөө зүүдэнд нь банк зүрхэндх дотоод дуу хоолойгоо сонс гэж Гагарод хэлжээ. Тэрхүү мөчөд Флаш Гагарог мангас хэмээн бодон түүн рүү дайрсаар орж ирэх ба мангасуудын хаана байгааг сураглаж байдаг. Харин Гагаро өөрийгөө танилцуулан мангасын холбоо өөрийг нь багтаахад хэтэрхий жижиг сул дорой мангасуудаар дүүрэн гэдгийг хэлнэ. Гэтэл яриан дундуур ч нь орж ирсэн бол өршөөгөөрэй. Гэсээр цагаан алтан сперм дайралтаа хийсээр тэр хоёр дээр орж ирлээ. Мангас хэлбэрт орсон Гагарог харчхаад бидэнтэй нэгдсэнгүй хэмээн дургуутсаж өөрийг нь аль дээр хороох байж хэмээн сперм дурдах. Флаш өөрсдийгөө танилцуулж өгсөнд нь тэдэнд талархан тэр хоёрт өөрийн туйлын техникээ амсуулахар шийднэ. Харин Гагаро тулаанаас татгалзахгүй гэдгээ хэлэн аль нэг талд нь зогсохгүйгээр хоёуланг нь буулгаж авахаа хэлдэг. Ийхүү тэд нэгэн зэрэг хөдөлж тулаанаа эхлүүлэхэд гар зөрүүлж буй сперм Флаш хоёрын дээрээс Гагаро үсэрсээр орж ирж том тесрэлт үүсгэн тэр. Тесрэлтээс үүдэлтэй чулуунууд агаар дээр байхад нь тэд маш дээд хурдаар бие биетэйгээ тулалдах бат энгийн хүн тэднийг хаана байгааг харахааргүй байлаа. Тэдний доор Сайтма илүү хүчрэхэг болсон эсэгтээ эргэлзэж буй Женсиксийг тайтгаруулан бие бинийгээ урмын үгээр тэтгэн. Энэ орой хотын тэнгэрт гэрлэн геометрийн бүтэц илэрснийг хүмүүс тайлбарлаж чадахгүй Тацумакийн хүчнээс үүдэлтэй гэж үзэж байлаа. Учир нь тэнгэрт Гагаро Флаш болон сперм нар бараг л гэрлийн хурдаар бие биетэйгээ тулдаж Флаш Гагаро цохиулан унахад сперм гарч ирэн толгой дээрх зүйлээрээ Флашийн хүзүүг ороон ардаас нь хүчтэйгээр цохиод авлаа. Салхин элдний өшөглөлт гэсээр спермээс зайгаа авахад тэрээр Гагаро дээр очин гол зэвсэг буюу элдээ алдсан Флашийг нийлж байгаад дуусгаад дараа нь нэгийн эсрэг нэг үзий хэмээн хэлэхэд Гагаро чамаас тушаал авдаг нь би биш гэсээр спермийг сайн цохиод авлаа. Гагаро хүчрэхэг дайснуудтай тулалдсаар тулааны явцад түүний техник улам сайжран бараг л төгс төгөлдөрт хүрээд байлаа. Гамшигт мангасын алгат бурхны нудраг гэх өөрийн өндөр түвшний техникийг зохион боловсруулж Флаш болон сперм дээр хийхэд тэд Гагарогийн эсрэг юу ч хийж чадсангүй. Хүн төрлөختнийг өөрөөс нь үүдэлтэй цөхрөлийн ангал руу унган тэрхүү яригадаад байгаа бурхныг ч дарж авахар Гагаро шийднэ. Флаш сперм цохиулан арагшаага зайгаа авахад Гагаро ард нь гарч ирэн цохих гэхэд арай чадан бултж чадна.
Флаш өнөөдөр өөрөөс нь илүү хурдан бүхэл бүтэн 4 хүнтэй таарсандаа ёр итгэж өгсөнгүй. Өөрийгөө хамгийн хурдан гэж бодож итгэж явсан тэрээр үүнд ихэд дургуутсан. Гялба цохилтын нударгууд гэсээр маш хурдтайгаар сперм дээр очин нилээн хэд балбаад авдаг. Харин сперм цагаан алтан тойрог гэсээр хамгаалалт үүсгэн флашийн гарнаас барьж аваад дээшээгээ нистэл нь өшөглөөд авлаа. Тэгсэн хэдий ч флаш зогсолгүй. Урсах сүүдрийн өшөглөлт. Гэсээр Гаро руу дайрахад хариуд нь Гаро цохилтыг нь няцаах ба энэхүү боломжийг ашиглан сперм хажуунаас нь орж ирэн маш хүчтэйгээр цохиж газар цөмөртөл доошоо явуулцдаг. Сэлмээ ашиглалгүйгээр Гаро болон цагаан алтан спермтэй тулалдана гэдэг флашийг ямар өндөр түвшний баатар гэдгийг харуулж байгаа юм. Ийхүү Гаро сперм хоёр нэгийн эсрэг нэг тулдах ба зөвхөн бие биедээрээ төвлөрснөөр тэдний хурд улам нэмэгдэж байлаа. Үүнээс үүдэн тэнгэр дэх гэрлүүд улам тод нягтарч байсан юм. Гэвч тулаан үргэлжлэх тусам Гарогийн хурд спермийн хурдыг баг багаар илүүрхэж байсан бөгөөд Гаро түүнийг цохин авахад тэд доош газарддаг. Сперм ихээхэн уурлаж Гарогийн нэрийг чангаар хашгирахад Гаро тэр даруйд хүчрхэг дайралт сперм дээр буулгах нь тэр. Харин энэ үеэр Бласт бараг ухаангүй шахуу байгаа Тацумаки дээр очин өөрийгөө бусдад хүч чадал өгдөг чадвартай болсон гэж хэлэх ба миний чамд өгж буй хүч чадлыг зөвшөөрвөл бид дайснуудаа устгах чадна гэж Бласт хэлдэг. Гэвч Тацумаки Бластыг танихгүй. Чи хинбэ гэж асуух бөгөөд учир нь бурхан Бластын дүрээр түүнтэй ярьжсэн энэ байлаа. Саналыг нь зөвшөөрөхгүй байсан тул бурхан түүнийг орхин явхад жинхэнэ Бласт Тацумакийн өмнө гарч ирнэ. Тэрээр түүнийг аюулгүй газар хүргэж өгчхөөд цуг тулалддаг хүмүүстэй тусламж үзүүлэхээр ирсэн газар руугаа буцаад яваад өгдөг. Энэ үеэр далайн усанд нэгэн үл мэдэгдэх авраг биет илэрсэн хорон муу эрдэс тус далайтай нэгдсэн нь энэ байлаа. Алганы хэмжээтэй нүд нь бүхэл бүтэн дайны усан онгоцны хэмжээнд хүрчээ. Мөн дээрээс нь нэмэгдээд газар доороос өмнө нь байгаагүй маш том 60 хөлт гараад ирдэг.